За өдрийн мэд. Одоо хотоос гараад явж байна. 12 цаг гээд гарсан. Одоо лүүн орох гол явж байна. Тэгээ нөгөө амар салхитай байна бүр ингээд далиж явцаар хэтэл. Энэ рүү каск руу ингээд бүр нөгөө салхи ингээд өвлөө жигс сая бүр жоохон сонирн болчлаа. Явна гэж сэтгэл хөдлөөд тэгээ өглөө гарахтаа юм идээгүй нэг цай уучаа гарсан. Тэгээд одоо хуушаар иж гисэн тэр хуушаараа идээд ингээд сууж байна. Энийгээ сайхан идчихэд тэгээ аяллаа уурахсаа үргэлжлүүлэн тэгээд өнөөдөр бол үр хангаа нэлээд төхөж хооны гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд үр хангаар бол нэлээд төхнөө. Тэгэхээр нөгөө салхималх маань гайгүй болчих واخа. Бас аюултай салхитай биш өнөөдөр. Машин дотор бол мэдэгдэхгүй байна. Яг хөө ингээ мотоциклтэй явахаар ингээд жоохон хазаас гээд баруун тал руу жоохон дараастаа ингээ явсаар гад ирлээ. Одоо ийшээ 9 тасархаа өнгөрөө гайг болчих болов гэж найдаж байна. Орой болцгоо. Яа энэ дүнгийн хачаа. Нэг цэвэрлээ явж байгаа ч. Яа дүнгээр тасан байгаа байхгүй гэдэг. Фактик нэг гараад байгаа. Тэгэ уучдаа. Ингүү монголчуудаа ёо. За фэйсбүүк нэг шалгачна тийм ээ. Янз. Кофе, анюхч. Ингэлтэй. Цалиндар юм. Тэгт. Тэгт. Орцоо тэрнээсээ сайдахгүй 4 мессаар хүмүүс ирнэ л мотоцикл үзэн харна. Мотоцикл байна. Хинж байхгүй. Гоё дээ. Хэдтэй мотортой юм? 1200. 1200 юу? Наад шингэн хөргөлтэй юу? Үгүй юу? Тэгээ усан хөргөлтэй. За. Согод үчиж сорогч гэдэг юм. Аха. Даваас суугаад үзэхгүй. За тэгээд асууж чадах болоод хамаагүй байна. Ани хөлөө хөлөхгүй. За. Агаагүй. Асаа явж үзэхгүй. 370 илүү байна. Эндээ нөө. Ер нь юм ачиг хийсэн. Эй. Өөрөө ороод ирсэн үгүй ээ. Жуун цагаар цагаар. Ирээ зам үгээр хийсэн шүү дээ. Бидний яваа. Iki бас кай. Үгээр тэгээд өгдөө байсан дээр хойшоогоо гэрээ ийм ачиглал болохгүй. Тэр чи яа тэр чи онд лаваас гэж. За энэ СУ байт юм шиг СУ тэр биш үү? Анд дүндээ маш юм СУ. Өгөр дотроо байхгүй гэдэг. Оо. Хотод хаасыг бол шүү дээ. Хойно адуунтай явахдаа сонно шүү дээ. Адуунтай явахдаа ундаа. Тажиг нааш. Нааш. За. Камер таар гэдэг. За тэгээд за бичлэг хийгээ за. Бичлэг тийш араас нэг шиг орчих биш үү? Ахын өөрөө энийг сонирхоод байгаа байхгүй юу? Энд ихтэй хүндтэн яг ингээ үнэхээр аялна те шулуун зонд явна гэж энэ зүгээр. Арай бас бага мотортой гэж бас байгаа шүү дээ. Хэдэн гадар нохтон хүнддэг юм байна. Хүндтэн. 850 гээд бас байгаа. Та гинжтэй. Оо гэр зур. Гэр зураа. Ахын фэстик бүр дүүрэн дандаа яг ийм ажиглал зоргоноо дээ. Яста хоббитэй байгаа юм. Уг нь бол хобби байгаа чинь.
Хүний чинь нөгөө хүсэл ясал хоёрыг барьдаг юм чинь чинь карматхай барьчаад байгаа шүү дээ чинь. Тийм ээ. Та жоо нааш ингэж ярьлаа. Тэгж байгаа ярих юм бол энд айгуу дараа бичих гээд байгаа. Тийм одоогийн бичээд ингээл нийлнэр фэсэр нэг юу. Фэст чигээр бисэж ойлгох шиг яа. Фэст тохгүй яасан гэсэн. Хэн тоял тавьсан. Фэс хараа битээ сонсчод бас. Эндээс хэрвээ нийлэхээр бол баатхан төгөлтэй YouTube явуулах юм байна гэсэн. За ер нь сэтгэл санаа сэргээд үнэхээр сайхан байна. Хөдөө ирсэн ч сэтгэл тэнүү их сайхан байна. Тэгээд дээрэс нь олон жил бодож ирсэн. Сүүлийн 3-4 сар төлөвлөсөн аялал маань өнөөдөр эхэлж байгаад бас их баяртай байна. Юу сайхан байна. За тэгээд өглөө босоод онцол өглөө босоод мотоциклэн дээр явах ч бас л гоё мэдрэмж авна да. Энэ микийн касан дотор зүүцсэн болохоор жоохон тулж ирээд иж магадгүй шүү. Ой дулаахан гоё. Өстө сайхан байна да. Тэр нэг ирүүг ингээд каск чи хоёр талаар нь сайн авчдаг болохоор. Чагаан тийм сонсогдож магадгүй. За сая бол нэлээд их зогсолт хийчлээ. Тэгэхээр жоохон гიშгээд өгнө. Үр ханга одоо шээс 310 тэгэхээр одоо цагт болчаа 16 тэгэхээр 7 хүртэл жоохон бацч тийм үү. За нэлээд өгөх юм байна да үр ханга. За тэгээд сүлжээтэй нэг сайхан газар очиж хонно да. Түүри. Ой наа хайсаас биш бок. За. За. A few moments later. Яа орой мэд. За тэгээд өглөөнөөс хойш болоо тэгээд юу ч болчихоо за тий ярьцлага өглөө. Тэгээ хамт олон маань гаргаж өглөө, найз өхөд маань гаргаж өглөө. Айгу олон л хүн ирлээ тэгээд хоёр гавьяатан амж бас ирлээ тэгээд өнөөдөр бол нэг бужигнаал дуусчлаа. Тэгээд би аашаа гараад хөдлөөд яваад элсэн тасаргаа дээр ингээд ирсэн. Ингэж явж ирсээр л ч угаасаа ингээд орой 7 хүрч жоход орж ирлээ шүү дээ. Тэгээд сайхан элсэн тасаргаа нэг юм жижигхэн гол өгдөг те яг тэрний голын ирэг дээр ингээд сайхан борцтой шөлөө идчихэд. Тэгээд одоо амрах гад
Ингээ байж байна. Тэг өнөөдрийн влогтой хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд тун удахгүй тэгээд дараагийн влогууд ингээд YouTube хайгаа ороод явнаа. Тэгэхээр та бүхэн follow хийгээд subscribe дараад за тэгээд үзээрэй. Тэгээ илүү сонирхолтой аяллуудын бичлэгээр утгагүй уулзцгаая. Баярлалаа. One day later. За өглөөний мэд. Би одоо юу юм бэ? Өглөөний мэд өдрийн мэд. Өчигдөржингөө өглөө үүрээ юу? Шөнийн 3 цагаас хойш бороо ороод 9 болж хагаад Тэнгэр хангаа онгоогоод ингээд байж гэн. Манай майхан байна. Нилийн дислээ. Гэтэ яжгүй сайн байхад байна. За тэгээд тэр цаашаа ингээд өвөлтэй. Үр хангаа тал руугаа тийм өвөлтэй байна. За аялын эхний шөнө бол жоохон нилээ ширүүн өнгөрлөө. Мотоцикл маань угаагдаад ингээд. Майхан маань бол бас сайн дистим байна. Гэтэ гацаа сайн хийж өгөх юм байна. Сайн тийшээ өвөлтэй бороотой байна да. За аялын 2 дахь хоног яг юм зохиомжтой хоол хийлээ. Тэгээд энийг хийчихэд гацаа хураацсан. За 2 дахь өдрийн аялал маань ингээд өчтөр шөнө бол хүүхдэн хонлоо хүүхдэн байлаа бороо их орлоо. Жоо чам. Одоо сервис хэлтэй байна. Хай наа мэл. Сайн 2 хараад гад зам нүдээ хоохтой 2 хараад гад. Тэгтээ таасан тасан аваад. За юм бол үр хангаа гоодараа байна. Цастай байна. Явцгаа оруулаа. Оба. Бороо тасараад байна. Тасарч нь одоо. Халилдан бол За ингээ Улаанбаатараас гараад уун явсаар Баянгарын нарийн тэл суман дээр ирсэн. Одоо хоол идэх гээд хоолоо захиалчаад гэж сууж байна. Тэгээд энэ хүртэл миний влогийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. За тэгээ 2 дахь влог маань нарийн тэл сумоос гараад Баянгар говь алдаа хов гээд ингээд явнаа.
Тэгэхээр та бүхэн блогтойгоо хамт байгаарай. Баярлалаа. Баяртай дараагийн блогоор уулзцгаая.